Байцгаана уу? Ингээд 3 дугаар группийн нэмэлтийн уншилга нь эхлэхэд бол бэлэн болсон байна. Тэгэхээр 3 дугаар группийнхний маань үргэлжлэл уншлага, нэмэлт уншлага нь бол нуугдмал хайр, гүн гүнзгий сургамжууд, дотоод чөлөөлөлттэй шинэ амьдралын эхлэл рүү илүү чиглэсэн уншлага боллоо. Та өмнөх наснаасаа нууц сэтгэл ч юм уу, нууц холбоо, гүн харилцааны юм сорилт гаднаа энгийн боловч дотроо маш сүнслэг мөн чанар тээж ирсэн байна гэдгийг уншлага нь харуулж байна. Тэгэхээр эхний асуулга нь бол урт насндаа одоогийн харилцаж байгаа хүмүүсийнхаа хинтээ нь илүү холбоотой байсан бэ гэдэгтэр бол Lewis Oracle-ийн Secret Admirer тэр хүний төрх юу вэ гэдэгтэр бол Three of Wands маань урваарч буусан. Тэгэхээр урт насндаа бол та нууц сэтгэлтэй гэхдээ илэрхийлж амжаагүй тийм хайрын холбоо тээсэн байна. Secret Admirer хүзэр маань бол нууцхан тийм хүлээсэн, зориг гаргаж илэрхийлж хэлээгүй тэр сэтгэлийг бол илэрхийлдэг. Тэгэхээр магадгүй урт насндаа та хэн нэгэнд хайртай байсан, сайн байсан, хэн нэгэнд дурлсан тэр мэдрэмжүүдээ хэлж чадаагүй өөрийгөө арай дутуу үнэлсэн ч гэх юм уу өөрийгөө илэрхийлж чадаагүй тийм гахалтай хайр болвол өрнж байсан байна гэдэг нь бол харагдаж байна. За Three of Wands маань уруу арч бууснаар тэр хүн таныг хүлээж ийсэн ч гэсэн ирээгүй. Эсвэл та зориглож алхам хийгээгүй одоо ч гэсэн боломжийг алдсан гэж мэдэрч бас болно шүү. За тэгэхээр энэ насанд та хоёр бол дахин учирна. Тэгэхээр энэ удаад бол харилцаагаа өмнөх насанд бол төгсгөлийн хийж чадаагүй бол энэ насандаа төгсгөлийн хийхээр учрах юм байна. Тэгэхээр зоригтойгоор яг илэрхийлж чадах уу гэдэг сорилт ирж байна. Тэгэхээр энэ сорилт, энэ кармануудыг бол дараагийн төрөлтөө урд насны кармаг одоо энэ төрөлтөө, одоо энэ төрөлхийнхаа кармаг дараагийн төрөлтөө ерөөхдөө бол давтах биш, цугтах биш, давж туулж таслан зогсоох ёстой гэдгийг бол бас ойлгоосэй. За тэгээ харилцааны гүн гүнзгий карма юу вэ гэдэгтэр бол Teaching хүзэр маань уруу арч буусан. Тэгэхээр урд насндаа бол энэ харилцаа бол хоёуланд нь маш гүн гүнзгий сургамж өгсөн. Гэхдээ хин нэгэн сургамжаа хүлээж аваагүй. Эсвэл суралцах тэр боломжийг хаасан ийм байдалтай өрнөл үүссэн байна. Тэгэхээр хэн нь хинээсээ юу сурах байсан бэ гэдэг маш чухал байсан ч гэсэн тэр хичээл өөрөө алдагдсан байна. Тэгэхээр энэ кармагаар дамжуулаад та нөгөө уучлал, ойлголцол, үнэн мөн сэтгэлийн харилцааны тэр үн цэнийг сурах ёстой байжээ. Тэгэхээр энэ насны харилцаанд бол би энэ хүнээс юу сурах вэ? Эсвэл би энэ хүнд юу заах вэ гэдгийг ухамсарлах хэрэгтэй юм байна. Тэгэхээр энэ бол гол түлхүүр нь багны. За өмнөх урд наснаа авчирсан зан төлөв юу байна вэ гэдэгтээ Air of Swords урваарч буугаад Air of Wands зүү харж буусан. Тэгэхээр та өөрийгөө илүү чөлөөлөх, айдсаа даван туулах, илүү зоригтойгоор дотоод эрх чөлөөгөө олох ийм чадвартай болсон байна. Гэхдээ заримдаа хитрхи хурдан шийдвэр гаргах гэдэг яаруу хариу үйлдэлүүдийг үзүүлээд идэг ийм сул талтай байгаа юм. Тэгэхээр эсвэл сэтгэл хөдлөлтөө хит автдаг гэсэн үг. Жаахан адгуурдаг гэсэн үг. Мэдрэмж маш хурдан өөрчлөгддөг ийм хүн байж болно. Тэгэхээр урд насндаа бол би өөрийгөө хорж исэн гэд та өөрийгөө хорж исэн бол энэ насанд та өөрийгөө суллахтаа хитрхийг туйлширч магадгүй гэдэг ийм хоёр туйлын дунд яваа мэт гэх юм уу? Тэнцвэр авахгүй. Урд насндаа бол хитрхи өөрийгөө хорж исэн сэтгэлээ илэрхийлээгүй, хайртай хүндээ ч хайраа илэрхийлж чадаагүй, өөрийгөө маш хорьсон байна. Тэгвэл энэ насанд бол би өөрийгөө ерөөсөө сул тавья, илүү чөлөөтэй бай гэд хитрхи нөгөө тал руугаа туйлширсан ч юм уу ийм хоёр талын хоёр туйл байгаад ийм энерги яваад байна. Тэгэхээр тэнцвэр энэ дээр маш чухал шүү гэдгийг бас илтгэж байна. За дараагийн асуулга нь бол урд наснаасаа авчирсан авьяас чадвар юу вэ гэдэг дээр бол simplicity is the ultimate sophistication буюу I am a kind тэгээ fast changes үзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр та маш эерэг, энгийн хэрнээ
маш ухаалаг сэтгэлгээтэй. Тэгээд дотооддоо маш уян хатан, маш уян зөөлөн. Тэгээ ерөнхийдөө бол нөгөө санаа сайтай гэдэг шүү дээ. Сайн санаатай ийм хүн байна. Та болохоор маш ийм цэвэрхэн, тунгалаг тий ийм хялбар ийм сэтгэлгээг эрхэмлдэг. Дотоод одоо амар амгалангаараа бусдыг маш гоё юм тайвшруулдаг. Ийм хүн байна. Тэгэхээр нөө урд наснаасаа бол тавчирсан аяс чадвар чинь ердөө энэ ах нь шүү дээ. Тэгэхээр fast change үзэр бас гарч ирснээр та шинэ орчинд маш хурдан тасан зохицдог ийм уян хатан хурдтай тэгээд одоо энэ нийгмийн техник технологи яаж хөгжиж байгаа вэ? Нийгэм өөрөө яаж хөгжиж байгаа вэ? Тэ асар их энэ хурдан дунд одоо тасаж чаддаг. Яг л хамилон шиг тий хамилон яг аль орчинд очин яг тэр өнгөрөө хуурдаг шиг гэсэн. Тэгэхээр энэ хурдтай өөрчлөлтүүдэд маш уян хатан хариу үйлдэл үзүүлэх ийм чадвар бол маш өндөртэй хүн байна шүү. Тэгэхээр та энэ авьяасаа ашиглаад та одоо илүү одоо амархнаар гэх юм уу тий энгийн амархан мэт харагдаж байгаа ч гэсэн одоо сүнслэг тэр сүнслэг хүчтэй одоо бүтээлч зам руу бас орох боломжтой гэдгийг бол харуулж байна. За ингээд дараагийн асуулт нь болохоор та хэдэн удаа дахин төрсөн бэ? Тэ ямар учиртай одоо энэ амьдрал дээр ирсэн бэ гэдэг дээр бол энэ progress now гэдэг timing oracle-ийн карт бол гарч ирсэн байна. Тэгэхээр та яг одоо л өөрийн сүнсний дахин төрөлт энэ замнлаа ойлгож эхэлж байгаа энэ үедээ явж байна гэдгийг бол энэ хүзэр харуулж байна. Тэгэхээр одоо тань руу бол одоо юу гэдэг өчигдрийн гэх юм уу одоо тий зөвхөн жишиж хэлбэл өчигдрийн тэр сүнслэг амьдрал урд насны сүнслэг амьдрал маргаашийн буюу одоо үеийн энэ боломжууд энэ бүгд одоо яг нэгтгэж байгаа юм чухал үе одоо. Тэгэхээр таны дотоод тэр өсөлт тэлэлтүүд таны өөрчлөлтүүд одоо яг эд явагдаж байгаа юм байна. Яг тэр үе дээр та явж. Тэгэхээр энэ бол ерөөсөө яг хийх бүтээх ийм үе байх юм. Ийм нас байх юм тий. Тэгэхээр сүнслэг одоо сэрэл гэх юм уу тий. Сэрэлт ухаарал одоо дотоодоо чөлөөлөх тэр чөлөөлөлт бол яг одоо амьдралдаа анхаарах гол төлхөөр юм байна гэдгийг ойлгоорой гэсэн ийм мессеж бол явж байна. За ингээд хамгийн сүүлийн асуулт дээр бол энэ насандаа та юуг дуусгаж юуг хаах хэрэгтэй вэ гэдэг асуулт байгаа. Тэгэхээр энэ дээр бол Shamanic Healing-ийн New Beginning болон Base Tarot-ийн The Star үзрүүд гарч ирсэн. Тэгэхээр та энэ насандаа бол шинэ итгэлийг шинэ итгэл үнэмшлүүдийг шинэ амьдралыг сүнслэг гэрлийг нээх ёстой ирсэн байна. За New Beginning буюу одоо шинэ эхлэл бол тий өнгөрсөн гомдол шархууд хаагдсан сэтгэлтэй дахин давтагдж байгаа одоо тэр нэг сорилт амьдралын сорилт зуршлуудыг бол ерөөдөө дуусгаад шинэ одоо сэтгэл хөдлөл шинэ сэтгэл зүй шинэ амьдрал руу орох тэр үе ирсэн байна гэдгийг хэлдэг чинь. За Star хүзэр маань гарч ирснээр та энэ насандаа одоо healing буюу эмчилгээ тий. Тэгээ итгэл үнэмшил одоо хүн хоорондын итгэлцэл тэр сүнслэг гэрэл түгэх ийм үүрэгтэйгээр ирсэн байна шүү гэдгийг бол анхааруулж хэлж байна. Тэгэхээр энэ бол одоо юу гэдэг жишээ авал өвдсөн гарыг эмчлэх ч юм уу тий зүрхэнд гэрэл хасаах тэнгэрийн гэрлээ одоо өөртөө засах иймэрхүү төрлийн юм карма байна гэдгийг хэлж байна. За ингээд 3 дугаар группийнхаа одоо нийт дүгнэлтийг хийх юм бол урд насандаа одоо нуугдсан одоо өөртөө бол нууц гэж үзсэн тэр сэтгэл зүрхээ илэрхийлээгүй тийм хайр танд сүнслэг холбоо болон одоо насанд бол ирсэн юм байна. Тэгэхээр энэ харилцаа бол танд сургах, сурч ойлгох тийм ийм гүн хичээл болж ирж байгаа. Таач тэр хүнээс сурах юм байна. Тэр хүн ч танаас сурах юм байна. Ийм одоо гүн хичээл сорил болж ирж байгаа юм байна. Тэгэхээр та дотоод эрх чөлөөгөө одоо олох энгийн хэрнээ одоо юу гэдэг маш мэрэгэн ухаантай, сүнслэг ухаантай ийм хүн болоход чиглэсэн тийм замд яваа юм байна гэдэг нь энэ урьдчилгаас харагдчихэв. Тэгээ энэ насандаа бол та өөрийгөө одоо бүрэн дайчлаад, бүрэн нээгээд, шинийг эхлүүлээд, итгэл найдварыг одоо
өөртөө тээгээд тий тэгээ бусдад итгэл найдварыг түгээгээд ингээд одоо өнгөрсөн кармагаа хааж дуусгах ийм эргэлтийн цэг дээр яваа юм байна шүү гэдгийг уншлах нь бол илэрхийлж байна. За тэгээ нэмэлтээ авсан 3 дугаар группийнхандаа амжилт хүсье. Маш их баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяр таа.